Хай. Тэгээд чивэж. Хай. Тэгээд шинэ өчлөөр тавтамарал чилж. За энэ цааны болтой бичлэг үзлээ. Өнөө би сая бичлэг хийсэлтэй. Гэтэ тэр нь бүр 7-8 өдрийн өмнөх. Гэтэ би сая за эдитер энэсийг асаараа. Би эдитер үзлээ. Харж чихээр хөсөртэй дээ зөө. Харж нөө. Тавлаас. Өнөөдөр би та өөрийнхөө сөрөнийхөө тухай ярьж байгаа зөө. Агт харж нөө. Тавлаас. Би харин. Өнөөдөр би та өөрийнхөө сөрөнийхөө тухай ярьж байгаа зөө. Агт би нэг хөдөө байдаг хаханд очижсэн юм аа. Тэгээд тэр ах болохоор амар нэг тийм том мууртай байдаг гэсэн аахгүй. Тэр нь амар пандгаар фат зөө. Тэгээд би өөрөө багтай муурны амар дуртай байсан болохоор шууд очдөг аахгүй. Тэр муур гинт над руу өсрээд шууд миний гоёыг шууд самардаад авдаг аахгүй. Би тэгээд бүр ингээд нутгах гэж оролцсон чи шууд араас нуруу шууд майжаад эхэлдэг аахгүй. Тэр бүр амар хумстай зөө. Муурч бүр яг алиг гэдээ ярих юм бол бүр ингээд хумс усанд байсан. Очгоо биш 5 настай хөлтөөсөн аахгүй. Тэгэл би шууд эргэж хараад нэг шанаадаа Дараагийн бичлэг үзэх 500. Шууд гүүж ирээл над руу дайраад бид хоёрын бүр тулаан 500. амар тулаан байсан тгөө. Тэр бүр миний амьдралдаа хийсэн баг хамгийн амар тулаан байсан баха. Тэр тулаан тэгэл би ялгцсан бол одоо энд ингээд бичлэг хийгээд те ингээд сууж ах ч үгүй ч. Тэгэл сүлд нь би тэгтээ ялсан л та. Би тэр бүр ингээд адреналин мэдрэлийн тулцсан зөө. Би бүр өвдөлтөө ч мэдрэхгүй ингээд. Тэгээ ээж дээр очиод ээж хамаатны их нартай яриа зогсчихсан. Тэр шууд ээж гэдгсэн чи ээж наваа гартаа шууд гэж орилдог байхгүй юу. Тэр муурны хатсан яг ингээд юм сөргөн ингээд үлдсэн бус ингээд уус хумсны сөргүүд ингээд бараг ярилцсан. Хатсан сөргөн гэхдээ бүр ингээд тухай жоохон өс болохоор одоо ингээд би ингээд томорцсон чи бүр ингээд шүдийн зай маань холдоо шүдүүд амар том болцсон юм шиг юм сөргөтэй болцсон. Нэрэн гисэл ингээд бар арслантай зодтолцсон юм шиг харагддаг. Тэгээ би дараачийн сөрөг болохоор би нэг гэртээ байсан юм аа ямарчсан. Тэр официал настай байсан баг. Над нэг юм хуучны нэг юм хужаа лего байдаг гэсэн аахгүй юу? Жинхэнэ лего биш тэгээ. Тэгээ тэрүүгээр би ингээд тоглож байгаад санд дээр нь унцсан аахгүй юу? Гэтэ унахтаа яг ингээд өвдгөр унцсан. Тэгсэн чи яг миний өвдгөнөөс яг тэр легоны дээр нэг юм бөөргөн хэсэг байдаг шүү дээ. Яг тийм. Тэгээд би ээж хэлдэг аахгүй юу? Тэгсэн чи ээж Эвтиг гарч ирснээр нэг юм шингэн юм авчиж ирээ тэрийг хөөсрөөд тэр би бүр тэр үед амар өвдөжсэн нэг амар сайн. Одоо миний өвдгөн дээр дугуй юм легоны толгойн гэх юм уу юу гэх нэр юм. Нүхээд дээ шүү дээ. Сорив. Хүчээрээ биш сорив. Тэг би сургууль дээр бас нэг байжсэн чи амар гид сүвтүүд. Тэг би бүр ингээд хөдөлж чадахгүй амар гид сүвтүүд. Тэг гэрлэгөө бүр арай гэж нэг юм өлгөж хараад орон дээр ирээд хөвцсөн чи ээж яасан юм аас би бүр Чураа. Гэрээ. тооч босчихсон. Тэг намайг өргөөд имлэгтчихэд Үгүй. чи эм чин харж ирсэн аа энэ шууд урдуур нэг юм хөшиг татсан сус руу тэгэл би орилол тийчэн гэсэн чи өглөө гидсэн дээр юм цаастаас ирсэн. Дараа нь тэр цаас нь ууларсан чинь их заслын сөрөгтэй болсон байсан. Дараа нь юу гэв? Тэгээ багтаа усны хөртөж яддаг байсан байхгүй. Үгүй. Усны хөрш осгох. Тэгээ тэрэндээ ингээ байцаа миксердж өгдөг. Тэгээ байцаагаа миксердэх залгуур нь ингээ богдхон болохоор заав газар сууж уртсагчэндээ залгаж миксердэх байхгүй. Тэгээд би газар миксердчихэд хутгыг цэвэрлчихэд хажуудаа тавьсан байснаа мэдэхгүй. Босготоо тэр хутган дээр нь дарж босоод тэг миний гар бүр ингээ ангаацсан. Хилээж өгөө. Амар өвдөд. Тэг уул нэг тайвшраад гайгүй цусан тогтоод гайгүй болж исэн аахгүй. Тэгсэн чинь тэр манай хамаатны ихч ирсэн. Хамаатны ихч харж ирсэн. Ингээд юм хүч асааснаа дээр нь ингээд шархын нийлүүлж төлөнгүүд шархан нийлээ. Тэгээд идэг тийм хүн бүр айлгаад би бүр чанга бүр амар өшөө. Тэгэл дараа нь тэгэл гараараа барьж байгаа л нийлүүлээл тэгэл идгээсэн. Одоо юм алган дээр юм зүссэн юм шиг юм сэлмний юм шиг сөрөг байдаг шүү. Тэгээ би нэр хүмүүс ногийн алган шиг сөрөв юу ингэ асуухлаар би дандаа ингэ наваа унчсан чинь самураа дээрээ тэг би гараараа ингэ катанаг нь хааж исэн байхгүй гэж ярьдаг байхгүй юу. Гайгал. Тэг би нэг дугуйн сурч ирсэн юм аа. Тэгээд хаана нэзүүдийн стандартаар ягаад чи би амар орой дугуйн сурсан гэдэг.
тэр баг хөлд ороод баг дугаараас урцсан. Тэгээд нэг хүүхдтэй уралж исэн чи ягаад ч тэр уралж исэн хүүхэд нь гинт намайг мөргөж орж ирээд. Тэгээд би шууд өвдөглөө унжсан байхгүй юу. Тэгээд одоо миний энэ хоёр өвдөг хоёулаа ингэ амар том сөрөвтэй. Тэгээс би зуны амралтахаар хөдөө өвчдөг гэсэн байхгүй. Тэгээд зунжаага хөдөө өгдөг. Тэгээд үеэлхтайгаа зөвхөн мөцөг сунаа өвчсэн чинь гинт шээс үрээд. Тэгээд шээх гээд зогсоод тэгээд шээчээд буцаа суугаад тэгээд гэлэгөө очсон байхгүй юу. Яг чи хөл нэг юм хүүтэй өрг бол битээгээ алдаад байгаа юм санагдчихсан байхгүй юу. Тэгээд яг харсан чинь бүр ингэ хөл ингээ амар яг нэг хэсэг бүр амар хавцсан. Тэгээд дотор нь ингээ усгүйгээд байгаа юм шиг санагдсан байхгүй юу. Тэр гайхаа асуусан чинь өгнө хөл чинь түлхэгдсэн байж шээ гээд. Тэгээд тэр зонжонгаа ингэ доглоо явсан шүү дээ. Тэгээд одоо миний яг энэ баруун хөлн дээр яг юм мотоциклийн яндаг гис өрг. What the fuck? What is this? Ха. Таалагдсан бол лайк, шеэр, саб тэ. Таалагдаагүй бол тэгээд заавал дарах хэрэггүй. Тэгээ угаасаа дараагүй хүмүүсийнх нь гэрх найг надад мэйл ирдэг. Тэ. За тэгээд дараагийн бичлэгээр болцсон. Тэгэхээр өнөөдрийн Би рекорд асуулсан. Яг Би рекорд асаагаагүй байна. хэдлээ айцуудыг шатанд жагсан зав. За ихний тийм Рекорд яач. хаалтай тий хамгийн амар. Яг амирын дээр гамч бүр амираас амирыг ойлгочихсон. Амир тайлбаргүй. Тэгээд дараачих нь байж болохоор яг хэвтэ байж болохоор тий хүн ажиллахаар. Тэгээд дараачих нь болохоор тий. Тэгээд сүүлчих нь болохоор утгагүй. Ямар ч утгагүй зав. Хэрвээ чи энэ тэрэнд байгаа юмд сайдаг бол тэр болон ч сууж байна. Яг тийм. Тэгэхээр бидний ярих ихний айдас бол яг гэхдээ ааснаас сайдах хүмүүсийг би сайн ойлгодог л доо. Миний урд одоо гинт аалс гараад ирвэл би л өөрийнхөө энэ гайхалтай бүдүүн цагаар орилох бах л та. Гэтэ нэг удаа би нэг тарантуулагийн аалц мэддэг үү? Амар өсрөхөг том аалц байдаг шүү дээ. Тэрийг тарантуулаа гэдэг хэвгүй. Тэгээ би нэг тарантуулаа авах гээд зар хайжсэн чинь нэг амар гоё цэвэр өнгөтэй дөг юм тарантуулаа ууланд байсан юм. Дааш 300 мянга төгрөг амар үнэтэй байсан болохоор аваагүй л дээ. Гэтэ яг ихэнх хүмүүс ерөнхийдөө те жоохон айдас бас байдаг болохоор амар дээр тавьчих. Даачи айдас бол зүв. Яг зүв гэдэг нь тарины зүв болохоос нэг 100 үтсний зүв шүү. Гэтэ би л багтаа амар байдаг. Энд жигээ гарнаас нэг удаа хадчихсан шүү дээ. Тэгээ одоо болч нэг яхаа болцсон л доо. Тарилах угаасаа тэгэж нэг боддгоо ш нэг 30 секунд ил ажиллах. Яг айлг хүмүүсээс байдаг болохоор яг байж болохоор дээр л тавьчих да. Угаасаа би рүү юм орж ирэхлээр юм шүү дээ. Дараачих нь шуу. Нэр над нэг амар сонирхолтой зүг байгаа байна. Би нэг өхөнтэй интернетээр танилцаад тэгээ уулзсан болцоод нэг дажгүй явж исэн. Тэгээ нэг өдөр гэрт нь хөрөж өгөхгүй явжсэн чинь орсныгоо нурд хитэн тагтаанаар суудсан заяа. Тэгээ нөгөө охин шуунаас айдгээд урц руугаа орохгүй. Тэр юус итгэж өгдөггүй. Гайхаад. Тэгээ яах вэ? Шууд авчид өргөчийг очоо үргэлж чи нөгөө охин өрт дайраа. Би бүр амьдралдаа тэгж шуунаас амар айж байгаа хүн харж байгаагүй. Тэгэл гэрлэг болгох захта бодсон л доо. Энэ охинтой захиж уулзахгүй байх. Тэр захиж уулзаагүй л дээ. Тэр шуунаас айдах хүмүүс байвал уушлаарай. Үнэхээр шуу над руу дайраад ирвэл би л хүзүүг ингээд мушигч болохоор дугуй айц зэр тавлаа. Нохоо. Би амар нохоонд хайртай хүн л дээ. Бас яаж юм хөвсгөр хөөрдөн хөөрхөн амтыг харилцах байх юм те. Гэтэ маах нэг Помераниан гэд нэг тэр нохоотой байсан юм аа. Амар жижигхэн тэгээд хөвсгөр зөө. Тэсэн 7-8 дугаар ингэж байсан баха. Маанаас гисгээд тэгэл маа нохоог хараад ухаалт. Чи тэгж шээ. Чи тэгж шээ нөгөө айж ухаалт. Тэгээд дуусна надаас амар том биетэй. Манай ингээ бүр атман антер гэж явдаг байсан байхгүй юу? Мангар том зөө. Маань хооч нэг нэг том биш шүү дээ. Жижигхэн төрлийн нохоо. Яг айдаг хүмүүсийн ярьдаг бол багтаа нохоо муранд бариулсан хүмүүс айдаг л гэдэг л та.
Тэг би ч суулна мууранд бариулжсэн мөрлөө. Муурнаас л айдгүй шүү дээ. Муур гэснээс нөгөө миний өмнөх сөрөг гэвчлийн комментэн дээр зөндөө хүмүүс бүр муур нь яасан бэ? Муур зүгээр муураа алдсан юм учиж ах шиг. Би алаагүй. Тэр муур амьд аа. Үгүй амьд ч гэж одоо ч өнгөрсөн л хальтаа нилээд жилийн өмнө болсон. Тэг бид хоёр л амьд салцгаас шүү. Тэг нохоноос идэх хүмүүс бол тэ. За яг том амир нохоо амир л та. Гэтэ жижиг нохоноос идэх хүмүүс бол амар утгагүй байхгүй. Гэтэ яг энийг метр тавьчих дөө. Яг байжлах амар олон нүх. Тэг юу яриад байгааг ойлгохгүй байгаа хүмүүсийн үйл нэг зураг харлаа заяа. Надад энэ нэг тийм амар хүснийг тийм сонирхолтой санагдаад идэв. Минь тэрхний яг нэг сонирн хэсгийг нэг тийм гिचгдээд байгаа юм шиг мэдрэмж төрөд. Гэтэ нэг айдас биш зөө. Гэтэ энэ тийм хутгаар хусаад авчлаа. Гоё ах юм шиг санагдаад идэв битгүй. Гэтэ айдас биш зөө. Яг зарим хүмүүс айддаг байж болохоор ч юм шиг. Метр тавьчих дөө. Дараачих бол тийч амар. Угаасаа хайцнууд хөлтэй холбоотой байдаг шүү дээ. Хөлтч угаасаа зүгээр баг өмсцэн айдас гэхгүй. Би бол аалсны хэсэг би бол нэг аалснаас сүртэй айдаггүй. Намайг алхахаар аалснаас бол айдаг те. Нохооноос айхгүй. Тэгэхээр намайг алхахаар нохооноос айд гэх юм уу. Тэ. Хүлээс айх гэдэг бол зүгээр л угаасаа 100% ойлгомжтой зүйл. Их яриад ах хэрэг байхгүй гэж бодож. Дараагийн айдас бол бактери. Айц гарах болгоно л. Яг ям бактери заван байх заван л та. Гэтэ айгаад ахаар зүйл бол биш гэж бодож байна. Тэр чинь газар унсан хоолыг бол би авч идэхээс хичгэлдэг л дээ. Итгэхэд л гимгүүл гэж боддог. Ууса газар юм гатай би ч гант дуртай. Утгагүй. Авчуу газар гин. Энэ хөвчтэй тусмаа. Абачи.